амжуулагч гайхамшигт эмэгтэйчүүдтэй эзэгтэй нарын цаг. Сайн бацгааны бүсгүүчүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эзэгтэй нарын цаг нэвтрүүлгийн нэгэн шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор Монгол Суу ухааны Монокол Академийн хатан ухаан танхимын дарга Мөнх Цай Урагдан оролцож байна. Ингээд танд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр сүүлийн үед Монгол ухаан тэр тусмаа хатан ухаан гэдгийн талаар их ярьдаг болчихсон. Тэгээд бас өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн аваад яг хоёулаа энэ сэдвээр ярилцах гээд урагдаж ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр хоёулаа эхлээд хатан ухаан гэдэг ойлголтын талаар бас яриагаа эхлэдэг хөө. За тийм. Тэгэхээр хатан ухаан гэдгийг энийг ерөөсөө маш энгийнээр товчхоноор тайлбарлах юм бол энэ амьдралыг чинь төвшин сайхан авч явах, айх аюулгүй амсах зовлонгүй, уушрах эрсдэлгүй төвшин сайхан авч явах л энэ эрдэм ухаанд суралцахыг л хатан ухаан гэж хэлээд байгаа. Тэгээд энэ хатан ухааныг ерөнхийдөө хоёр төвшөнд авч үзэж байгаа. Эхнийх нь гэргийн мэрэгэн ухаан, хатан цэцэн ухаан гэж. Тэгээд хатан ухаантан болохын тулд бид нар эхлээд гэргийн мэрэгэн ухаантан болох хэрэгтэй. Гэргийн мэрэгэн ухаан гэдэг нь амьдралыг бүхий л талаар нь бүх талстаар нь өв тэгш сайхан авч явах. Нэгсэндээ дунд мэрэгжил гэж ойлгож байна. Бид нар л одоо ихтэй сургууль мэрэгжил эзэмшгээрээ бакалавр, доктор, профессор гэж цол хамгаалан явдаг бол гэргийн мэрэгэн ухаан маань амьдралыг төвшин сайхан авч явах. Дунд мэрэгжил, хатан ухаан гэдэг бол харин амьдралыг төвшин сайхан авч явах бүр дээд мэрэгжил юм байна. Тавчхандаа бол ингэж ойлгож байна. Ингэж ярьдаг шүү дээ. Гэргийн ихтнэр авахаа за хатан гэдэг ингээд одоо нэршлүүд байдаг хүмүүс тийм ээ. За зарим нь юу гэдгийг авгаа гэдэгт нь ч юм уу эсвэл дургуутсах тохиолдол байдаг. За гэрgie гэдэгт нь юу гэдгийг гэрийг гээгүүл нэг ч юм уу өөр өнцгөр талаас хүлээж авах өнцгөр их олон байдаг юм аа. Гэтэл энэний дунд одоо ялгаа зааг нь хэр байдаг юм бол. Тэгэхээр гэрgie ухаантан гэдэг хүн гэрgie болно гэхээр эмэгтэй хүн бид нар авгаа ихнэр гэрgie гингүүт за нас нь нилээ яваад ирэхээр авгаа гэдэг юм байна. Эр хүнтэй суучаар ихнэр гээд тэр ихнэрийн хүндэтгэлийн хэлбэр нь гэргийн юм байна гэж ойлгодог. Ер нь бол нийтээрээ тийм. Тэгвэл үгүй юм энэ авгаа гэж байгаа чинь ихнэр гэрgie гэж байгаа чинь тэр эмэгтэй хүн нөгөө амьдралыг бүхий л талаар нь төвшин сайхан авч явахад эзэмшсэн эрдэм ухаанаар нь 3 ангилаад байгаа. Өөрөөр хэлбэл үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх тэр эр нөхрийг зүглүүлж хиллүүлэх эрдэм ухаандаа хамгийн доод түвшинд боловсрсон. Нөгөө эр хүнтэй чинь зэрэгцээд энэ амьдралыг хамтаа аваад явах эрдэм ухаан байхгүй. Харин ч авсан хойно гай болоод байгаа энэ эмэгтэйг тэр нөхөр чирэгдэж амьдарч байгаа эмэгтэйг авгаа гэж хэлээд байгаа. За тэгвэл тэр эр нөхөртөө хослоод амьдралыг за бүр гэргийн түвшинд биш юм аа гэхэд авгаагаас арай дээд түвшинд үр хүүхдийн өсгөж хүмүүжүүлээд өөрийнх нь гэр орнын цэвэрлээд ховц нарыг угаагаад ингээд байж байгаа яг ээжийнх нь оронд нэг ээж болоод байж байгаа эмэгтэйг эхнэр гэж хэлээд байгаа. Нөгөө эрдэм ухаандаа дунд түвшинд боловсрсан эмэгтэй юм бол. За тэгвэл өрх гэрийн амьдралыг бүхий л талаар нь төвшин сайхан авч явах дээд түвшинд боловсрсан эмэгтэй. Уламжил зохистой эрдэм ухаан гэдэг юм л та. Энэ эрдэм ухаандаа хамгийн дээд түвшинд боловсроод нөгөө эр хүнтэй чинь бүхий л талаараа тэгээд хамтраад ингээд амьдраад амьдралыг аваад явах чадвартай энэ эмэгтэй гэрgie гэж. Тэгээд Монгол суугаанд хэлдэг л дээ. Эм хүн эрд хурж зүс ордог. Эр хүн эмд хурж зүгээ олдог гэж. Тэгвэл гэрgie гэдэг нөгөө гэрийг гүйгүүлэгч гэргийн мэрэгэн ухаантай эмэгтэй маань ерөөсөө тэр эр нөхрийг үр хүүхдийг бүгдийн зөв зүйтэй замд нь зөвлүүлээ чиглүүлээд аваа явдаг ийм ухаантай эмэгтэйг гэргийн ухаантан гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийг ихэвчлэн дандаа бүсгүүчүүд эзэгтэй нар үздэг тэр тусмаа тийм гэртээ хүүхдээ өсгөж байгаа хүүхдээ дөнгөж гаргаад одоо тийм гэртээ хүүхдээ харж байгаа гэх мэтчлэн олон эзэгтэй нар үздэг. Гэтэл тэд маань юу гэж боддгийг орой нөхрөөгөө эрэхтэн халуун хоолтой хүүхдийг нь эрүүл саруул ингээ өсгөөд байвал одоо миний хийж байгаа хамгийн том үүрэг ч юм эсвэл одоо энэ миний одоо гэргийн үүрэг гэж ойлгоод байна. Энэ талаар бас энэ зөв юм уу эсвэл эндээс ямар ухаан гарч иж нөгөө ихнэр биш гэрgie гэдэг рүү орох хэрэгтэй болоо. Тэгэхээр гэргийн хүний эзэмшил зохистой 25 эрдэм ухаан гэж байгаа. За энэ нэгдүгээрт монгол хүн болох 9 эрдэм. За үүний дараагаар монгол хүн болох 9 эрдэм гэдгийг тайлбарлаад дэлгэрүүлээд хэлэх юм бол өнөөдөр хүнийг илбэрдэг инэрдэг хин нэгэн хүн алдаа нөхөрч нь одоо жишээл тий алдаа дутагдал хийхэд тэрийг нь уучлж өршөөж чаддаг. За дээрэс нь хайрлж чаддаг. Хайрлах нь ихээр нөхөртөө өөрийнх нь чадах чинээгээр тус тэмээ үзүүлнэ. Инэрч чаддаг. За нөхөртөө бат журамтай байдаг. Би чамтай нэг наснда энэ амьдралыг хоёулаа хамтдаа зовсон ч жаргасан ч хамтдаа шүү энэ амьдралыг хамтдаа туулна гэд амлсан тангарахсандаа бат байдаг. За шудраг шулуун байдаг.
цэвэр ичимтгий байдаг, ёс журмыг дагдаг. Хамгийн гол нь ив эийг эрхэмлж чаддаг. Эдгээр эрдэм ухааныг эзэмшсэн хүнийг Монгол хүн болгон 9 эрдэм ухаан гэж байгаа. Энүүд нэгдүгээр нөгөө гэргийн маань боловсрсан байх хэвээр. За үүний дараагаар Монгол эм хүн болохын 10 эрдэм гэж байгаа. За энэ нь болохоор өнгөн цэмцгэр явсан суусан бүхий л газартаа үгэн тэр үйл явдал нь өөрөө өнгөн цэмцгэр байна. Үргэлж цэвэр байна. За үр хүүхдээ инэрлэлтэй байна. Үр хүүхдээ инэрнэ гэхээр одоо зөвхөн тижээгээд ходоодыг нь хоолтой, махан биеийг нь хувцастай байлгаас гадна тэтгэн гэсэн үг. Инэрнэ гэдэг. За хандаа түшиг болно. Түшиг болно гэхээр түрүүнд хэллээ тий амьдралыг нь дараа болохгүй тэр амьдралын хамтаа аваа явна гэсэн. Хадам аав ээжтэй инэрлэлтэй байна. Бүр цаашлах юм бол түмэн олондоо энэ нартад буйн нарны цацраг мэт буянтай явна. Одоо буйнаа түгээж явна гэсэн. Ном эрдэм чамддаг байх хэвээр. За эрдэм чамддаг байх хэвээр гэсэн эдгээр 10 эрдэм ухааныг эзэмших хэвээр. За үүний дараагаар их хүн болохын 6 эрдэм гэж. За одоо нөгөө үр хөвгч чинь өнөөдөр зовсон ч өвдсөн ч одоо шорон оронд орсон ч гэсэн их хүн бол хизээч хүүхдээсээ нүүр буруулдаг. Энийг үр хөвгтээ бат журамтай байна. Хань ижилдээ бат журамтай байна. Ханийн түшгийг үзүүлдэг байх хэвээр. Хатан төвчээрийг гаргадаг байх хэвээр. Хатан төвчээр гэдэг маань амьдралын зовлонтой жаргалтай бүх үед тисэж үлдэх чадварыг хилээд байгаа. Хамгийн сүүлд нь гэгэрлийн эзэн гэж. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар эр нөхрийгөө миний сайхан хань чивэл одоо өрхийн тэргүүн гэрийн эзэн гэж нэрлэдэг. Тэгвэл эмэгтэйчүүд бид нар юуны эзэн юм бэ гэдгийг өөрсдөө мэдэхгүй болчиход. Тэгвэл эмэгтэйчүүд бид нар чи өөрх гэрийн гэгэрлийн эзэд юм байгаамаа. Гэгэрлийн эзэн гэхээр гэгэрл гэхээр бид нар ууланд очиод бясалгаад суух ч гэдэг юм уу ингэж ойлгодог. Гэгэрл гэдэг байгаа чинь Монгол ухаан. Энэ хатуу ухаанд юу гэж хэлээд байгаа юм гэхээр зөв үнэн шударгаар амьдралыг авч явах энэ ухааныг чинь гэгэрл гэж хэлээд байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар ерөөсөө гэргээ хүмбэл энэ 25 эрдэм ухааныг хамгийн дээд түвшинд эзэмшсэн. Өөрөө эзэмшнэ гэхээр ингээд эхнээс нь тангад ном шиг хэлэхтэй гол юм ш. Өөрөө энийгээ тарих оюунда мах цусандаа амьдралынхаа үйл хэрэг бүхий л цаг хугацаанд эзэмшээд одоо энүүнийг нөгөө үр хөвгтдээ заан сургана хүмүүжүүл. Энүүнийг л гэргийн мэрэгэн ухаантан гэдэг байгаа. Тэгэхээр сая таны ярианаас сонсож суулаа амьдралыг тийм ээ хамтдаа аваад явах тэр одоо зүтгэл тэр хичээл эмгтэй хүнээс гарах хэрэгтэй. Гэтэл манайхан юу гэдэг бид тэр хоёулаа амьдралаа аваад явах гэж байна гэхэд хоёулаа өглөө гараад ажиллаа. Нөгөө тэрийг хитрхи санхүү эдийн засаг талаас нь ойлгоод ч юм уу тийм ээ. Бид тэр хоёулаа мөнгө олж ирэх хэвээр энэ амьдралыг бүтээх гэж босох гэж байгаа учраас би ч гэсэн мөнгө олж байгаа. Манай гэр бүлийн хүн ч гэсэн мөнгө олж байгаа. Бид тэр ингээд нийлээд амьдралыг зогслоох гэж байна гэдэг ийм зүйл явдаг. Гэтэл нөгөө өглөө гараад арай орж ирдэг хүмүүс маань гэр бүлийн аз жаргал гэдэг тийм ч юм уу зүйл арай ингээд багасаад байгаа ч юм уу эсвэл дутагдаад байгаа ч юм шиг нэг ийм бодол энэ талаас бас хоёлаа юу гэж ярилцах вэ? Энэ талаар та бас юу гэж хэлэх вэ? Одоо биендээ гарах цаг зав байхгүй тий. Тэгэхээр амьдралын түшиг байна гэхээр амьдралыг өнөөдөр байхгүйгаас бий болгоо тий. Тэр үр хөвгтийг өсгөж хүмүүжүүлээд зовлонтой жаргалтай энэ амьдралын хамтаа туулна гэдэг энэ амьдрал гэдэг тийм амархан босох зүйл бол биш. Тэгэд бид нар энэ насандаа хідэн л бол хідэн бизнесийг дампууруулад буцаагаад босгож болдог. Харин нэг амьдралыг алдсан бол ахиж тэрийг хөлдөр нь босгоно гэдэг тийм амаргүй ажил гэдэг. Тэгэхээр амьдралын түшиг байна гэхээр өнөөдөр эмэгтэйчүүд бид нар хань нөхөртөө одоо яг өглөө гараад нэг санхүү эдийн засаг тал дээр нь хамтраа түшиг болох гээд нэг хэсэг нь бол бас тэмцэж байна. Нөгөө нэг хэсэг нь болохоор чи намайг тижих гэж авцуулсан байгаа үстэй. Чи одоо мөнгө санхүүгөө олж ир би л одоо намайг тэтгэх хэрэгтэй гэдэг ингээд гэрийн тижээмэл амтэн шиг суудаг ч нэг хэсэг байгаа. Тэгвэл үгүй юм аа. Тэр эр нөхөр чинь өнөөдөр бидрийг эмэгтэйчүүд бидрийг яг амьдралынхаа түшиг толго болгож тэр зовлонтой бэрхшээлтэй өөрийнх нь сэтгэл санааны, тарих оюуны, эрдэм мэдлэгийнх нь түшиг толгуураа хийх гэж бидрийг авч сууж байгаа юм аа. Тэгэхээр бид нар явахдаа өнөөдөр ахын хувьд бол тэр мөнгө санхүүг нь олох эмэгтэйчүүд зарим эмэгтэйчүүд магадгүй ирчүүдээсээ ч илүү их орлого олдог ч байгаа тийм ээ. Тэгвэл зөвхөн орлого мөнгө авчрахтаа гол нь биш. Идээр засаглахын хувьд төр зургийн засаглах юм аа. Гэгээрлэр буюу нөгөө амьдралыг зөв үнэн шударга ариунаар засаглахын хувьд мөнхийн засаглах юм аа гэж их эзэн Чингис хаан маань хэлсэн байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар яг энэ гэгээрлэр засаглах буюу амьдралыг зөв үнэн шударгаар засаглаж тэр эр нөхөрт болж бүтггүй одоо зааж зааварчлах юу гэдгийг зөвлөлөх чиглүүлэх тэр бүхэнд нь л яг гэгээрлэр засаглаж түшиг толгуур нь болох нь эмэгтэйчүүд бидний гол үүрэг юм байна. Нөхөрт одоо юу гэдэг хандаа ингэж нөлөөлөхөөс гадна за бас одоо түшиж тулахаас гадна үр хүүхдийг хүмүүжүүлэх гэдэг өөрөө их том асуудал. Дахиад өөрөө гэр бүлийг зохицлоогоо тэр гэр бүлийг одоо айлын дэйтэй айл болгож авч явхад эмэгтэй хүний ухаан маш чухал байгаатай ажилтхан дахиад хүүхдтэй болоод хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг их том ухаан. Тэгээд бас манай нэвтрүүлэг үзэж байгаа бүсгүүчүүд бас бодож байгаа тийм хүүхдээ яаж хүмүүжүүлэх хэвээр бол заримдаа бүр уучраа болохоо болж таа гэдэг тийм тохиолдол
хүмүүс бас байдаг. Манад захидалч гэсэн ирдэг тий. Тэгэхээр энэ талаар хоёулаа бас ярий. Хүүхдийг яаж хүмүүжүүлэх ёстой вэ? Яг одоо өнөөдөр яг эцэгтэй нар ээж нарын хамгийн гол сэтгэлийг зовоож байгаа асуудал энэ бол маш чухал асуулт байна. Тэгэхээр бид нар өөр хүүхдээ хүмүүжүүлнэ. Инэр нь гэхээр үрд инэрлээ байна гэхээр зөвхөн одоо ходоодыг нь хоолоор энэ махан биеийг нь мөр бүтэн явуулаад ингээд байж ивэл би өөр хүүхдэд тижээж ин. Дээрээс нь хамгийн үнэтэй одоо тэр сайхан цэцэрлэгт өгөө дараагаар нь хамгийн үнэтэй хэдэн 100 мянган долларын сургуульд ингээд явуулаад ихтэй сургуульд явуулвал би энэ хүүхдийг тижээж ин тэтгэж ин миний хийж чадах юм бол энэ гэж бид нар эндүрдэг. Өмнө нь л юм байсан. Тэгвэл өөр хүүхдийг инэр нь гэхээр махан биеийг нь одоо тэр хоол унд хувцаар тижээхээс гадна тэр ээж үл ерөөсөө өөр хүүхдийн зөв сайхан хүмүүжлэлтэй хүн болох уу? Эргээд зөв хүмүүжлэлтэй болно гэхээр зөвхөн нэг мэрэгжлийн боловсрал эзэмших хийхгүй байгаамаа. Насан буурал болоод амьдралынхаа жамаар нөгөө аав ээж хоёр нь чадал хинхээгүй болоход ээж аавыгаа эргээд инэрдэг, асардаг. Улс их орныхон төлөө сайн сайхан зүйлийг хийж чаддаг. Илгийн садан ах トゥ амрах садандаа өөрийнхөө хайр инрэл илбрээ түгэн дэлгэрүүлж чадчих байж ивэл та үнэхээр хүмүүжлэлтэй сайн хүүхдийг төрүүлж өсгөлөө гэсэн. Ингийн тулд бид нар махан биеийг нь тижээхээс нөгөө ходоодыг нь тижээхээс гадна тэтгэх хэрэгтэй. Тэгээд тижээсэн баруу тэрэг эвдэнэ гэж монголчууд ярьдаг. Хэрвээ та өнөөдөр хүүхдэд тэтгэхгүйгээр зөвхөн тижээгээд махан биеийг нь энэ ходоодын тижээгээл байх юм бол буцаад яг тэр баруу тэрэг эвдэж байгаатай адилхан тэр хүүхэд яг тэрэг эвдэнэ. Бидэрт буцаад бидрийг инэрэхгүй, өрөвдөхгүй, хайрлахгүй, яг таны нөгөө сансан шиг ч хүн болохгүй. Инхээр бид нар би хаана алдчих юу, юун дээр алдчих юу, ямар муу сургууль цэцэрлэгт өгч үгээд алдааг өөрсдөөсөө биш хин нэгнээс хайдаг. Тэгвэл бид нар энэ тэтгэн ихээр яг яах юм бэ? Тэтгэн ихээр ерөөсөө нөгөө хүүхдийг төрөөд гараад ирэхээр ээж өөрөө гэргийн маань нөгөө сайхан уламжил зохистой эрдэм ухаанууд өөрөө боловсрсон хүн чинь одоо тэрүүнийг үйлдэлээрээ үгээрээ тэр хүүхдийг зааж сургаж хүмүүжүүлнэ. За миний хүү өвөөгөө хар өвөө нэм өндөр насыг наслаа. Одоо өвөөгөө асрах ёстой, инэрх ёстой, туслах ёстой, дэмжих ёстой. Дүүгээсээ юу ч битгий харамл хоорондоо эвтэй найртай бай гэд нөгөө эв ийг бат журамтай байх. Хүнд худлаа хэлж болохгүй, хуурсаар худалж хумслаар хулгайч болдгий шүү гэд энэ бүхний гадна талаас нь төрөөд гараад ирснийхэн дараа ээж үл хүүхдэд цаг минут тутам алгасгүй үргэлж тэр буруу зүгийг нь ялган ухааруулж үргэлж болохгүйг нь сануулж өглөө гараад сургуульдаа явахт нь ч улаан ногоон гэрлэр гардгийн шүү танихгүй хүн дагаа явж болохгүй шүү одоо өөр хичээлээ тараад хамаагүй сэлгүүцэж болохгүй шүү хичээл дээрээ багшийнхан үгийг анхаарч явах ёстой гэх энийг үргэлж цаг минут тутам хүүхдэд хэлж өгч явах ёстой. Тэгээд нэг ухаантай хүн асуусан байгаа юм л да. Би одоо ингэж хүүхдтэй боллоо. Би хүүхдээ хүн шиг хүн болгомоор энэ яаж хүмүүжүүлэх вэ гэж асуусан байна. Гэсэн нөгөө хүн эргээгээд за тийм үү хүүхд чинь одоо хэдэн настай юм бэ гэсэн. Миний хүүхэд өчигдөр дөнгөж төрсөн юм аа гэхтэн. Тэгвэл та 10 сараар оройтсан байна хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахаа гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар юу гэсэн үг гэхээр энэ хүүхдийг төрөөд гараад ирснийхэн дараа биш бүр төрхөөс нь өмнө тэр гидсэндээ олдохоос нь өмнө хүүхдээ тэр хүмүүжилд нь анхаарах хэрэгтэй. Ингээд монголчууд бол ерөөсөө ухаантай ард түмэн байсан болохоор өнөөдөр та хүүхдээ болно гэж авал ээж аав хоёр 6-аас 12 сарын өмнөөс бие бэлддэг. Тэр хүүхдийг олохоос өмнө. Инхээр үг үйлдэлээ явсан суусан газараа зөв үг хэлдэг, зөв үйлдэл хийдэг, зөв зүйлийг боддог байж ингэж бие засаад ирэхээр нөгөө танаас гарах чаа хүүхд чинь гений хувьд өв тэгш хүүхэд гарна. Ингээ монголчууд ч тэгвэл бие ингэж бэлддэг байсан учраас хүмүүжүүлэх шаардлагагүй хүүхэдтэй. Хариулах шаардлагагүй малтай ард түмэн байсан гэдгийг яг ухаан нь эндээ яваад байгаа юм. Тэгэхээр манай телевиз үзэж байгаа бүгд эцэгтэй нар маань энэ хүүхдийн хүмүүжлийг ерөөсөө бүр төрхөөс нь өмнө энэ магц гидсэндээ олдохоос нь өмнө өөрийгөө бие засгаас эхлэх юм аа. Тэгэхээр та сая хэлсэн шүү дээ. Одоо юу гэдэг тэгж болохгүй, ингэж болохгүй, хүнд худлаа хийж болохгүй, хулгай хийж болохгүй гэд ингээ те. Тэгээд багшийнхаа зааж байгаанд анхаарлаа хандуул ингэж болохгүй, тэгж болохгүй гэд ийм одоо хүүхдэд багаас нь болохгүй гэдэг зүйлийг заагаад өгчих юм бол тэр нөгөө томорсон өнөртөл энэ болдоггүй юм а гэдэг сэтгэхүй байдаг гэдэг байсан бол одоо эргээд хүүхдийг болохгүй гэдэг тусам хүүхэд өөрийгөө юу гэдэг чөлөөтэй илэрхийлэхээ болчдөг, эсвэл хэтэрхий баригдамтгаа болчдөг гэд ийм зүйл бас ажиглагддаг болцсон. Тэгэл юу гэдэг за яах вэ гэдэг ч юм уу те. За эсвэл ганцын, за эсвэл ганц охин юм, эсвэл айлын багын гэд ингээд нэг ийм одоо хандлага байдаг болсон энэ тал дээр. Тэгэхээр монголчууд бол хүүхдийг ерөөсө хоёр хүн үгээр л хүмүүжүүлдэг байсан.
Энэ буян энэ нүгэл гэдэг хоёр үгээр л хүмүүжүүлчихдэг байсан баг. Тэгэхээр яг энэ за зөв зүйтэй юм хийж яхад нь дэмжээ. За энэ болно миний хүү сайн байна. Өшөө энэ үнийг сайхан хийгэрээ гэд ингээд дэмжижсэн. Тэгтэл чинь энэ болохгүй гэдэг ямаар хүүхдийг хилээд байвал өөртөө итгэлгүй болно. Нийгэмд гараад хүний урдаас 5 үг чи аятайхан хэлж чадахгүй болно ч гэх юм уу те. Яг ийм ойлголт байд. Тэгэхээр их хүний гол үүрэг л үндсэндээ тэр өөр хүүхдэд болохгүйг нь ялган ухааруулах. Өнөөдөр бид нар яг ээж нар маань энэ үүргийг бид нар эмэгтэйчүүд хийхээ болоод хүүхдийг яг саяны өөрөө чинь хэлснээр те зоргонд нь ингээд орхисноос болоод энэ олон хүмүүжүүлгүй хүүхдүүд гараад байна. Миний үгэд буцаад миний үгэнд орохгүй байна. Миний сансан шиг хүн хүмүүжихгүй байна гэдэг нь бид нар яг хүүхдийг болохгүй гэж хэлж болохгүй. За зоргоороо бэжиг гиснэл хар гайл да тийм ерөөсөө үр дүн энэ дээр ингэж гарч ирж байгаа. Энэ PC тоглоом донтоод байна. Энэ олон хүүхдийн хүмүүжүүлэл өнөөдөр ээж аав нар бидний үнэндээ толгойг гашлагсан хамгийн том асуудал болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болж бүтгүйг нь ялган ухааруулж явах хэрэгтэй. Гэхдээ мэдээж аль нь болох аль нь болохгүй ээж өөрөө та ихлэд мэдж байгаа бол болохгүй гэдэг зүйлийг нь хэлхээс өөр арга байхгүй. Тэгжиж тэр хүүхдийг хүн шиг хүн болгож авна. Бас нэг юм хандлага байгаад гэдэг юм. Юу гэдгийг хүүхдээ багаас нь хилтэй болгоё. Мэдээж хилтэй болгох нь сайн зүйл тийм ээ. Дэлхийд надад даяар байгаа хилийг сураад тийм тэндээс мэдээлэл олж авна. Тэнд бас ажиллаж хөдөлмөрлөнө гэд ололттой зүйл боловч юу гэдгийг нөгөө талаас Монгол хүн болохоос өмнө яарад дэлхийн хүн болох гэдэг тэрхийх яарад байгаа болов гэдэг хандлага бас надад ажиглагдаад байдгийг. Монголоороо сайн ярьж сураагаа хүүхдийг гадаад хэл сурах гэх тийм ээ. Ингэдэг нөгөө хүүхд маань яг гадаадаар ярьдаг ч гэсэн эргээд монгол хэл гэдэг юм мэдгээ болцсон юм шиг. Ярахаараа юу илээ гэдэг ч юм уу эсвэл монголоор хүн ярихаар ойлгохгүй байх ч юм уу. Ийм тохиолдлууд ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ надад өөрөө их харамсалтай санагдаад байна. Тэгэхээр танаа одоо энэ академи зүгээс энэ тал дээр бас ямар одоо сургалт байдаг юм уу эсвэл одоо энэ тал дээр ямар үзэл баримталтай байгаа бол тэгэхээр монголчууд тусгаар оршин гэж байгаа. Тусгаар оршин гэдэг чинь хинээс ч юунаас ч хамааралгүй тусгаар сэтгэдэг, тусгаар хийдэг, тусгаар боддог, үйлддэг байхыг хэлээд байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ хүүхдэд дөнгөж хэлд оронгот нь би хятад хэлтэй болгоно, англи хэлтэй болгоно гэд монголоор аав ээж гэдэг үгээч бүтэн хэлж чадаагүй байгаа хүүхдүүдийг авчиад гадаад хэлний сургалтанд өгөөд ингээд өгчдөг. Тэгэхээр чинь нөгөө хүүхд маань яад үхээр тэр харийн хэлээр сэтгэн, харийн хэлээр бодно, харийн хэлээр үйлдэнэ. Нөгөө Монгол улс их орны Монгол сэтгхүү, Монгол хүний Монгол сэтгхүү байхгүй болчихж байгаа. Ингээд ирэхээр тэр улс орны Английн, Америкийн тэр хэл усын хэл соёлыг нь судлаад ирэхээр чинь өөрийн гэсэн нөгөө монголоо гэсэн Монгол мах, Монгол цусны Монгол ястай, Монгол цустай хүүхдүүд маань тархин харийн болоод эхэлж байгаа. Сэтгхүү нь харьжаад ирж байгаа. Ингээд ирэхээр л том болоод одоо өсөж том болоод улс их орондоо их хийдэг бүтээдэг насан дээрээ ирэхээрээ улс их орондоо гэхгүй дандаа л тэр харийн юм сайхан болдог. Би өөрөө ч гэсэндээ саяхан би бас гадаадд сургууль соёл төгссөн олон жил гадаадд амьдарсан. Яг энэ монгол сэтгхүү гэдэг маань алдагдчихжсэн л да. Тэгээд энэ монгол суу ухаанд энэ монгол эцэг дээдсийн уламжлал, ёс заншил энэ эрдэм ухаануудыг эхнээс нь ингээд сонсоод ирэхээр бид нар чинь монголоо л гэх ёстой юм байна шүү дээ. Би чинь монгол хүн юм байна гэдэг энэ монгол сэтгүүгээ хүүхдүүдэд тэр хар багаас нь суулгаж өгөх нь хамгийн чухал. Тэгээд хэлсэн байгаа юм л да. Тэр хэлийг бол бага наснаас нь эхлээд тэгээд шууд англи, хятад хэл сургачих шаардлагагүй. Хүүхд чуулаас юмыг амархан сурна нас нь байна. Тэгээд яг 5 настайгаас нь 6 настайгаас нь монгол хэлийг сайн сургаж агаад 13-ны ах дараа ургана гэдэг тийм. 13-ны ах дараа урахад нэг хэл сургаж болно. 13 настай 6-аас 13-д 7 жил тэр хүүхд чинь монгол хэлээрээ бол маш сайн болоод ирсэн үед нь 13-ны ах дараа урахад эхний гадаад хэлийг тэр хүүхдэд зааж сургаж өгч болно. Тэгэхээр тэр хүүхд үнэхээр өөрийн их хэл шиг монгол хэлнээс тутгааргүй сайн сурах бүрэн боломжтой. Дараагаар нь 25-ны ах дараа ургадаг. Тэгэхэд 25-ны ах дараан дээр ахаад 2 дахь 3 дахьч гадаад хэлийг сурахад бол хүүхэд бол бүрэн сурах боломжтой юм а гэдгийг энэ хэл шинжилгээ эрдэмтэд маань аль үжийн тогтоосон байна. Тэгэхээр бид нар бол энэ хүүхдүүдийн сэтгхүүг багаас нь эвдэх бол ямар шаардлагагүй буцаад энэ тэр тусгаар тогтнол нөгөө тусгаар сэтгэх гэдэг тэр зүйл нь л алдагдаад эхэлж байгаа юм л та. Тэгэхээр бас үзэж байгаа бүсгүйчд маань их сонирхолтой яриа болж байгаа гэж бодож яхаа аргагүй хүүхдийн хүмүүжилт гэр бүлийг яаж авч явах вэ? Гэрийг тэгээд гэрийг бүтэн авч явна гэдэг чинь өөр их том зүйл. Бүтэн гэдэг зүйлийг яагаад хэлж байна гэхээр сүүлийн үед одоо гэр бүл салалт гэдэг зүйл маш их болчихсон. Ахаа дээрээс нь өрх толгойсон эмэгтэйчүүд гэдэг зүйл маш их бий болсон. Энэ хэмжээгээр ч юм уу эсвэл энэс шалтгаалж байна уу эсвэл өөр одоо ямар нэгэн шалтгаанаас ч юм уу нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь илүү одоо өндөр түвшинд байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр нийгэмд эзэлж байгаа эмэгтэйчүүдийн байр суурийн талаар хоёулаа ярилцдаг хөө. Тийм. Тэгэхээр за тэгвэл нийгэмд эзлэх байр суурь эмэгтэйчүүд бид нар одоо сая олон улсын эрхийг хамгаалах өдөр болоод өнгөрлөө тийм. Энэ үед манай Монгол эмэгтэйчүүд бидний эрх зөрчигдөөд байна. Бид нар нийгэмд эзлэх байр суурь эсрэгээрээ байхгүй байна.
гэж их ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэгвэл одоо нийгэмд эзлэн эмэгтэйчүүд гэргийнүүд эмэгтэйчүүд бид нар нийгэмд байр суурь эзлэн гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм бэ гэхээр заавал тэр саарл ордонд сандал дээр ширээний ард очиж суугаараа альсгүй маш өндөр албан тушаал ашчил байвал бид нар нийгэмд эзлэх байр суурь маань өндөр байна гэж үзээд. Ингээд ирчүүдтэйгээ арслаад нам ковотгуугаа тий эмэгтэйчүүд бидний эрх зөрчигж гин улсын хурал руу бид нар ормоор байна гэж ингэж яриад байна л да. Тэгвэл өнөөдөр нийгэмд эзлэх байр суурь гэдэг чинь зөвхөн тэр саарл ордонд очиж сандал дээр сууж сайдын албан тушаал ашснаар нь нийгэмд эзлэх байр суурь нь өндөр байна гэж хэлэхгүй. Өнөөдөр тэгвэл энэ телевиз үзээд хүүхдээ гэртээ хүмүүжүүлээд саяны энэ эрдэм ухаануудаар өөрийгөө болон өрх гэрээ үр хүүхдээ зөвлүүлээд чиглүүлээд аваад явж байгаа эмэгтэй хүн ч гэсэндээ өнөөдөр нийгэмд маш том байр суурийг эзэлж чинь гэж үзэж байгаа бид нар. Яагаад тэгэхээр өнөөдөр нэг өрх гэрийн нэг өрх гэр бүл төвшин амгалан байгаад тэр өөр хүүхэд нь зөв зөвтэй хүмүүжлтэй хүн болоод ирээдүйд улс их орно гэсэн сэтгэлтэй сайн хүн болоод зөв хүмүүжчих юм бол тэр эмэгтэй нийгэмдээ үнэхэрийн том гавьяаг байгуулж байгаа. Нийгмийн төлөө байр сууриа гэртээ ч гэсэндээ суугаад тэр буудан дээр хүүхдээ хөхүүлээ сууж явахдаа тэр эмэгтэй байр сууриа эзэлж гин гэсэн. Нийгэмдээ хувь нэмрээ оруулж байна. Тэгээд нөгөө иргэн баян бол улс баян гэдэг. Яг энүүтэй адилхан өнөөдөр нэг Монголын нэг өрх гэр бүл төвшин амгалан байгаад хүүхдэн зөв хүмүүжлтэй хань ижлэн зөв зөвтэй зөвлөлөг чиглүүлгийг авч явж байгаа бол цаашлаад Монгол улс гэр гэдэг чинь яг л тэр өрх гэрийн томруулсан хэлбэр шүү дээ. Ингээд нэг өрх гэр бүл дараагаар нь ахаад ингээд 700 мянган өрх бүл болгон амгалан болоод энэ ээж нар маань эдгээрийгээ зөв зөвтэй чиглүүлээд аваа явах юм бол энэ улс их орон дээр нийгэмдэр энэ гараад байгаа энэ их салалт энэ олон хүмүүжүүлгүүд л архитал, донтолт, мансууралт гээд энэ аимшигын бидний өнөөдрийн шийдэж чадахгүй байгаа асуудлууд ерөөсөй гарахгүй. Энэ гэмт хэрэгүүд гэдэг тийм. Тэгээд 1870 он хүртэл Монгол улс дэлхий дээр цорын ганц шоронгоо цагдаагүй эмнэлэггүй улс байсан. Тэгвэл яаж энэ хэр хүн болгон нөгөө гэгэрсэн байсан. Гэгэрсэн гэхээр хүн болгон үнэн зөв шудраг хариуныг амьдралдаа мөрдлөгөө болгодог байсан. Өөрөөр хэлэх юм бол манай Монголын бүх эмэгтэйчүүд тэр үед гэргийн нар байсан баг. Өрх гэр бүлийг бүхий л талаар нь өв тэгш аваа явахар чинь энэ улс гэр гэдэг чинь өрх гэрээс л бүрдэж байгаа юм хэсэг болохоор нийгэм гэдэг чинь ингээд сайхан болоо авчиж. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар нийгэмд эзлэх байр суурийг заавал нөгөө ингээл ярьдаг те тэр дээр очиж суухтаа гол биш. Өнөөдөр та хүүхдээ хүмүүжүүлээ сууж байгаа бол та бол үнэхээр зөв хүмүүжүүлж байгаа бол та үнэхээр нийгэмдээ гавьяатай нийгэмдээ байр сууриа эзэлсэн эмэгтэй гэж бол бид нар үнэлж байна. Мэдээж өөр хүүхдээ сайхан хүн болохыг хүн болгон бодно шүү дээ тий. Энэ миний хүүхэд одоо муу хүн болчихсоо гэж бодох ээж тав хизээж байхгүй. Гэтэл энэ хүүхэд маань сайн болох байхаа энэ л миний хүүхдэд сайн байх гэж бодоод одоо юу гэдгийг хамаг зүйлээ зориулаад өгдөг түрүү хоёлаа ярьжсэн шүү дээ. Гэтэл хүүхэд маань өөрөө буруу хүмүүжлийг аваад яваад байгааг өөрөө ч гэсэн мэдэхгүй ээжүүд бас маш олон байгаа тий. Өөрөө бараг хүүхдээрээ шахуу залуу тийм өөрөө хүмүүжид дуусаагүй шахуу ээжэж хүүхдээ болчихсон ахаад нэг гэр бүлийг авч явах хэмжээний ийм болчихсон зүйлүүд бас олон ажиглагдаж байгаа. Тэгэхээр танаа зүгээс юу гэдгийг сургалт байдаггүй. Одоо түрүү хэлсэн шүү дээ. Ингээд гидсэн бүр хүүхэд олохоос өмнө өөрийгөө бэлтгэх ёстой гэжсэн. За одоо магадгүй нэвтрүүлгийн маань үтсэн зарим ээжүүд энэ талаар бодож эхэлж байгаа бох. Ээж болох гэж байгаа төлөвлөж байгаа хүмүүс. Гэтэл ээж болчихсон хүүхэд нь гараад ирсэн. Гэхдээ хүүхдээ хүмүүжүүлэхэд тэрэн дээр асуудал үүссэн байгаа. Гэр бүлийг бүрэн бүтэн авч явах гэж тэрэн дээр нь асуудал үүссэн байгаа хүмүүст танаа одоо академийн зүгээс туслах зүйл байна уу? Сургалт ямар нэгэн зүйлийг явуулдаг уу? Тэгэхээр манай академийн зүгээс сургалт зохион байгуулж байгаа. Сургалт явуулж байгаа. Яг одоо энэ саяны тулгараад байгаа асуудлуудыг шийдэгсэн олон зуун мянган эмэгтэйчүүд байгаа. Эхнээсээ ирээд ингээд сураад өрх гэрийнх нь амьдрал нь жоохон асуудалтай байсан бол төвшин сайхан болоод нөгөө хүүхдүүд нь жоохон задгаараад байсан бол зөв хүмүүжлэлтэй болоод ээж нар өнөөдөр гол тулгамдаад байгаа асуудал бид нар тэгвэл яг хүүхдээ юу хэлэх вэ сурах вэ? Миний хүүхэд одоо тэгвэл гидсэндээ биш гараад ирсэн одоо би яах вэ гэж. Тэгвэл та бас оройтоогүй байна. Яагаад тэгэхээр өнөөдөр бидний энэ тархинд байгаа мэдээлэл маань 6 сарын давтамжтайгаар генэнд бичигддэг. Өөрөөр хэлэх юм бол ген нь шинжлэгдэж өөрчлөгдөж байна гэсэн үг. Тэгэхээр одоо хүүхд чинь өнөөдөр гараад ирсэн байгаа бол тэр зөв зөвтэй мэдээллийг гаднаас нь ээж өөрөө энэ гэргийн эрдэм ухаанд боловсроод юу болох вэ юу болохгүйгаа мэдээд авчлаа. Би ер нь ямар чиг шугамыг баримталж энэ хүүхдээ харьцгаа гэдгээ мэдээд авчиж байгаа бол тэрийг нь байн хүүхдээ хилээд яриад үлгэрлээд ахаар 6 сарын давтамжтайгаар генэнд нь бичигдээд ирэхээр нөгөө хүүхд чинь аяанда засраад ирнэ гэсэн үг. Тэгвэл одоо бид нар зад яг хүүхдээ гений ингэж зөв зөвтэй болгомоор байна. Одоо яах вэ гэхээр манай энэ гэргийн мэрэгэн ухаан болон эрт толох ухааны сургалт 2 дахь хичээлийн жилдээ явагдаж байна. Ингээд энэгээр бол 400 гаруй
залуучууд ер нь Монголын 400 гаруй охид бүсгүйчүүд эмэгтэйчүүд маань ингээд энд суугаад явж гин одоо. Эхнээсээ үр дүн гараад амьдрал бүвэ Монгол бүвэ гэсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа. Энийг хаанаас зохион байгуулж байгаа гэхээр энэ манай Монгол суугааны Манкул Академийн хатан ухаан танхимаас зохион байгуулж байгаа. Энийг бол бид нар соён гэгэрүүлэх үйл ажиллагаа гэж нэрлэдэг л дээ. Энэ яаж юм гэхээр одоо яг энэ шаардлага тулгараад байгаа энэ эрдэм ухааны би мэдмээр байна. Энийг хаач заадаггүй. Бидний ээж аав эмээ өвөө энийг заахгүй уншийн мэдээ гэхээр ном зохиол дээр хаач бичиг байгаа. Энийг тэгвэл хэн заасан гэхээр эцэг дээцээс өв уламжлал энэ зүүр цэцэн үг ёс заншилтаа заагаад сургаад үлдээсэн байгааг нь Монгол суугааны Манкул Академи хатан ухаан танхим судлаад мэдээд энийг нь онлын түвшинд зааж сургаад буцаад амьдрал дээр нь үр дүн гараад ээж аав нар миний үр хүүхэд ингэ сайхан болж байна. Өрх гэр маань ингэж засарч байна. Би нөхртөөгөө энд ирээгүүл манай өрх гэр бүл хүүтэн хүндий болоод салд сарнихаж өстой яг нөгөө хутганы ирэн дээр гэдэг те. Хутганы ирэн дээр ирсэн байна. Ямар азар би энэ сургалтанд ирж суваа гэд олон аав ээж нар эмэгтэйчүүд маань талархлаа илэрхийлээд ингэ сургалт бол үр дүнтэй амжилтаа цаашдаа үргэлжилж байгаа. 2 дахь жилийнхаа 2 дахь жилдээ явагдаж байгаа. Тэгэхээр телевиз үзэж байгаа охид бүсгүйчүүд эмэгтэйчүүд маань магадгүй энэ үн суух юмсан би яаж холбогдох вэ гэвэл энэ Монгол суугааны Манкул Академи 70 11 46 98 гэсэн утсаар холбогдоод дараагийн мэдээллүүдийг авч болно. За тэгээд хоёлаа ярилцаад байна. Ялангуяа Монгол хатан ухаан тэгээд дээрэс нь хүүхдийн хүмүүжил гэдэг бол бүр хизээч дуусшгүй. Тэгээд ахаад бас хоёлаа асуух зүйл байгаад ярилцвал маш удаан хугацааг зарцуулна. Гэхдээ нэвтрүүлгийн маань бас хугацаа дууссан байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад студиуд хүрэлцэн ирээд маш сайхан сэдвээр ярилцаад маш сайхан үнэтэй зөвлөгөөнүүд өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүгдийн цаашдын амжилт гэсэн өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд танд бас ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд илүү олон бүсгүйчүүд хандаад илүү олон гэр бүл амгалан төвшин сайхан байх байхаа гэж бодож байна. За Ерөөл Батбашгийн. За баярлалаа. За харин бидэнтэй хамт байж нэвтрүүлгийг хүлээж авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг танд таалагдсан байхаа гэж бодож байна. Тэгээд бүх хатан ухаанд бүсгүйчүүдтэй хандаад хэлэхэд амьдрал тань төвшин сайхан байх болтугай. Тэгээд амьдралыг төвшин сайхан байлгаж авч явахад бүсгүй таны эзэгтэй таны оролцоо илүү их байдаг юм байна. Ингээд бүгдээрээ хамтдаа бас гэр болгон сайхан байгаасаа төвшин амгалан байгаасаа гэдэг өрөөлөөр өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөж байна. Ингээд дараагийн эзэгтэй нарын цагаар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. Бүхнийг амжуулагч гайхамшигт эмэгтэйчүүдтэй эзэгтэй нарын цаг.